Төслийн санаачлагч Аясгал. Ерөнхий ивентгэгч Nyo City. Эртний урдын цагт нэгэн хотхон гал, ус, цахилгаан, хулгай зэрэг аюулт дайснуудтай нүүр тулсан гэдэг. Гэхдээ сайн мэдээ нь юу гэж эдгээр дайснуудаа ухаалаг шийдлэр ялж чадах юм байна гэдэг гаргалгаа олсон гэдэг. Үлгэр цаашаа яасан бэ гэж бүгд хамтдаа үзэх юм. За би бол өөрийнхөө аюулгүй байдлыг янз бүрээр тодорхойлно л доо. За үүдний тэр одоо нууцлал хамгаалал, за тэгэл одоо галын аюулгүй байдал, тэгэл одоо гэрэл төлгийн асуудал. Гэхдээ эрэгтэй хүнд нэг өөр шатлал. Жишээл эмэгтэй хүнд хүүхдүүд гээд бодохоор жишээлбэл та хоёрын хувьд аюулгүй байдлыг юу тодорхойлох вэ? Би бол хүүхэд гадаа гараад ямар ч л байсан нэг за халтраад унсан ч гэсэн тэрэнд нь бүр нэг хадаас зогдчихгүй хан шиг тий. За нэг шалбарах төдий бол байх штэ. Тэгээд нэг юм энгийн юмнаас болоод одоо цахилгааны аюулгүй байдал ч гэдэм үү. Одоо ингээд энэ тэнд ингээд харагддаг штэ. Ингээд юм хотхон дотор мөртлөнгөөсөө цахилгааны гадаа ингээд шонтой гэрлүүд нь ингээд утсан буцсан ингээд сар цац. Мэдгүй магадгүй тийшээ хүүхдүүд саваагүйтэд ус асахыг үгүйсэхгүй байхгүй. Тэр бол ингээд хүүхэд талаа бодох юм бол аюултай. Тэгээ за ингээд бүр ингээд орц руугаа ороход ядаж харах уу биш те гэрэлтэй гар утасныхаа гэрлийг заавал ингээд байхгүй те. Тэгээ одоо нөгөө камертай 50 байлгах юм болов гэж бодчих. Би болохоор ганцаараа лифтэнд орохоос аюух айдаг байсан л да. Тэгвэл яасан гэсэн чинь нөгөө камер тавиад ирсэн чинь аюугаа ингээд сэтгэлд үеиг. Тэгээ нөгөө орцны хувьд болохоор нөгөө орцны хаалга шилэн байх нь айгу нөгөө нэг ил тод байдал те нөгөө транспаренсиг бий болгодог. Тэг хүн гадаа нөгөө хин байгааг харж болно, дотор хин байгааг харж болно гэдэг. Тэг яг энийг би ингээд өөр дөрөө хувь дээр ингээд нөгөө нэг одоо мэрэгжилтэн болохоос өмнө ингээд одоо нөгөө авч исэн мэдрэмж ахгүй юу? Мэрэгжилтэн болоод одоо нөгөө онлайн үзээд ирсэн чинь яадаг юм бэ гэдэг ингээд ер нь жоох ингээд ухаад энэ чинь яг л адилхан манай Монголтой адилхан тий урт одоо олон орцтой өндөр одоо олон давхар юм одоо нөгөө хөсөрмөл орон сууцнуудыг энэ гадныхаа үед яаж хийдээд байгаа юм бэ? Энэ ямар нөхцөл байдалд хүрчээд ингээд байгаа юм гэж ер нь тийм олон давхар юм нөгөө нэг орцнуудтай одоо юм барилгуудад бол юм нөгөө гэмт хэрэг гарах магадлал айгу өндөртэй болдог тий хин хаана юу хийж байгаа нь айгу ойлгомжгүй болдог би бинийгаа танихаа болцсон ч юм тэднэр лүү зорж бас нөгөө одоо улс нийгмийн ч юм ингээд ямар нэгэн байдлаар бас хандаж зорилж ингэж бас хийх нь бас жоохон дутагдaltaй байд юм бэл. Ер нь нэг юм ажигласан уу би ингээд дугаар болгон дээр ингээд аимсаа солиод ингээд цамцаа ингээд жилсэсэд байсан. Аимшиг бол айгүй их азарж байгаа. Өнөөдөр яга шараа байсан юмсоо? Гал энэ гэсэн Галын тухай ярих гэж тий. Бизнес юм галын тухай ярих гэдэг юм доороос шатж байгаа юм гал юм да. Энд ч бас юм шар мартай юм биш. Тий юм шар мартай ингээд унтрааж байгаа би дээрээс наа. Айлгүй байлээ. Тийм ээ. Хей хөршүүдээ 10 дугаар урлагийн Happiness Town дээр метр уянга бит хоёр хүрэлцэн ирсэн байна. За өнөөдөр энэ ер нь юу болох гээд байгаа вэ? Би бол тэ түрүүн бас ярьсанчлан юм шар мар өнгөтэй л холбоотой юм болох гээд байгаа шиг байна. Энэ манаас өөхийг авраач нэвтрүүлгийн хүрээнд маш олон төслүүдээр орон сууцуудаар явж байхад галын аюулгүй байдал бол маш хангалттай байсан. Тэгэхээр бид нэр Гал Импекс компанийг урьж одоо нэвтрүүлэгтээ оролцуулж байна. Манай сонгогдсон 3 байран дээр галын дүгнэлт гаргаж өгөөч, бас нэг талаараа галын аюулгүй байдлын сургалт орж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу Гал Импекс компани маань оролцоод явж байна. За өнөөдөр бол миний хувьд бол нэг хэд хэдэн дуршилтуудыг хийх байгаа. Тэгэд манайхан чинь уг нь бол орон гэртээ те шинэ байранд орохдоо арц хүж уугуулна, ганга их уугуулна. Одоо те альва муу муухай зүйлээс эрслээс одоо хол ойлгооч гэж тэгдэж штэ те. Гэхдээ яг галын аюул гэдэг бол одоо хинч хүсдэггүй. Гэхдээ гинтийн ийм аюултай зүйл байдаг. Тэгэхээр бид энэ дээр бол одоо ганцхан гал командынхаа онцгой байдлын ерхий газар сөөх гэхгүйгээр хүмүүрийн оролцоо бэлэн байдал бас нэлээд чухал юм болов уу гэж бодож байгаа. Тэгээ тийм учраас бас нэлээд сонирхолтой иргэдийн шалгасан дуршилтуудыг хийх болно. Тэгээд эхэлцгээе. За энэ маань болохоор галын тохиолыг хүлээн авах станц гэж яригдж байгаа. Энэхүү станц маань болохоор хэвийн ажиллаж байх үедээ бүх энэ гэрлэнүүд маань ногооноор буюу байнгын асаалттай байж байгаа нөхцөлтэй байдаг. Гэвч одоо болохоор ингээд улбар шар буюу анхааруулах алдаа заасан гэрлэнүүд басаад ань авчаад хаана нь юу гарсан гэдэггүй маш олон алдаа заагдсан хэвийн биш ажиллагаатай байгааг эндээс бид нар харж байна.
За энэ давхрын энэ галын гидрант байна. Энэний шаланг юмуд нь байгаа юм. Юус юм байхгүй. Ер нь яг энэ маань ямар үүрэгтэй вэ гэхээр муурд гал гарлаа гэж үзэхэд галын хороор эхлээд анхлан өсч байгаа галыг унтраах зорилттой байдаг байхгүй. А галын хороор унтраах гэж үзээд унтрааж чадахгүй нэгд газар авсны дараа мэдсэн тохиолдолд онцгой байдлын гал унтраах ангийг эртэл энэ галын усны шугамаараа тухайн галын тархалтын цааш нь газар авахгүй намжаах, барьжаах зорилттой байдаг байхгүй. Гэтэл энэ маань одоо ингэж ашиглая гэхээр бүрэн бүтэн биш. Ашиглах ямар ч боломжгүй өнөөдөр нөхцөлтэй байдал. Тэгээ одоо ингэж зөвлөө 7 жил ашиглалтанд ороод 7 жил болж байгаа энэ хамгаалалт нь аа. Энэ хамгаалалт маань яаж юм гэхээр авахгүй болохоор яах вэ гэхээр энэ мэдрэгч маань өөрөө галаа мэдрэхгүй гэсэн үг байхгүй. Тийм. Шатны энэ хамгийн доотлын энэ хонглын хэсэгт юм шатах материалаар хийгдсэн бол юм урахыг хориглдог байхгүй. Яг тэгэхээр гал гарсан үед энэ маань өөрөө утаа гаргана. Утаа маань өөрөө ингэ бүх юм шатны давхрууд руу дэшээ явчихна. Тэгэхээр галын үед мэдээж лифт ашиглахгүй зөвхөн шатыг л ашиглах боломжтой. Тэгэхээр нөгөө хүмүүсийнхаа гарах гарцыг энэ маань өөрөө хаагаад бодлогдож чинь гэсэн үг байхгүй. Энийг ер нь л аливаалах авал зүгээр. Гал гарсан үед яг хэрэгтэй юм байгаа юм энд. Зүгээр баг өдөр тутмын цэвэрлэгээний нөгөө нэг их бацнуудаа хийсэн юм тий. Уг нь гоё хост юутай юм биш таарцтай юм биш. Ардуур бол happiness таамаа орцоолгонд юм утаа мэдрэгчтэй. Тэгээд хэрвээ галын тэ юм эрсдэл гал гарлаа гэж бодох юм бол энэ мэдрэгч ажиллаад тохиолдол дуурайд энд орсон сурчдад мэдээлэл өгөх ёстой. Тэгээд тэрийг бид нар одоо яг одоо туршиж үзэж байна. Дуурах нь үгүй гэдэг. Энэ ажилтгүй юм байна шүү дээ. За 8 давхар утаа мэдрэгч ажилтгүй юм байна. Тэгэхээр дараагийн давхар руу очиж үзье. За дараагийн давхар мөн л бас дуурсангүй. Тэгэхээр дахиад өөр давхар дээр очиж үзье. Ямар тач гал гарах юм бол миний сарын дээдлийн давхар, энэ давхар хоёрын бол галын тохиолдол дуурахгүй маань тэгэхээр иргэд мэдэхгүй байна л гэсэн үг шүү дээ. Мэдэхгүй л гэсэн үг. За happiness таамны 10 дугаар давхар дээр галын тохиолдол нь одоо дуурж байна. За одоо эндээс айл амтан гарч ирэх нь бүдэр хамтаарай. Гараад ирлээ. Сайн байна уу? Бид нар энэ маас өгийг аврагч нэвтрүүлгээс явж байгаа ма таньс нэг мас уудах юм. Галын аюулгүй байдлыг бид нар шалгаж авч байгаа юм л та. Энэ тохиолдолд манай гэрт хэр сайн сонсогдох вэ? Сонсогдож юм ер нь л. Амар сонсогдох. Дэжгүй. Яг одоо энэ тохиолдолд уурсан үе та одоо хамгийн түрүүнд юу бодож хаалгаа нэг үү? Гал гарч ийн л гэж бодох нь шүү дээ. Тий. Ер нь өмнө энэ тохиолдолд уурж ирсэн үү? Дуурж исэн. Тэгээд яасан чинь амар хиншүү гарч исэн. Тэгэхээр арцмар цуугуулаад хиншүү айл хиншүү гарахад дуурд юм шиг үлээ. Тэгдэлээ. Гэрт юм мэдрэгчүүд байдгүй даа. Манай гэр дууганд байгаа. Тэгтээ манай гэрийн хол дуурахгүй хаа. Тий. Ямар ч орсон л байна. Арцаатай дуурч байна хаа. Яг энэ юм бол хангалттай хэмжээнд уурч чадахгүй. Тий, дэжгүй байна. Ахаа. За. За яваас ихний туршилт амжилттай яг энэ тохиолдлыг сонсоод шууд хаалгаа нэмжин. Тэгээд хаалгаа нэгээд юу болсон юм бол гал гарсан юм болов уу гэж бодож шууд мэддэг гэж байна. Бусад айлууд бол одоо гарч ирэхгүй нь магадгүй зарим нь гэртээ байхгүй, аль эсвэл унтчихж магадгүй байна. Ямар ч хэлсэн дуурж ийн. Тэгээ миний ойлгож байгаа бол за энэ пожар гэдэг галын тохиолдол. За тэгээд 10 давхартай юм очиад тийм. Тэгэхээр 10 давхрыг кортежт одоо манайд байгаа юм л үү. За галын тохиолдол маань дуурсан. Одоо манай орсон суугчид хуршууд маань орсноосоо гараад барьныхаа гадаа цуглах уугүй юу гэдэг өдөр хамтаа харцгаа. За. Стил галын тохиолдол дуурсаар би нийт давхар дээр гараад ирсэн. Аврал шатны хажуу зогсож байна. Одоогийн байдлаар нэг ч хүн гарч ирсэнгүй. Хэрв зээ энэ дуршил жинхэнэ гал байсан бол юу болох байсан бол? Яад гарч ирэхгүй байгааг би л ойлгохгүй ямар ч хэрвээ манай орсонд юм дуурсан бол би чи хөл мунтай шүү дээ. Нөө 7 дэд хэрвээ тийм байсан бол би нэг өдөр өсрөж болохоо гарцсан байгаа. Гал гарлаа! Гал гарлаа! Тэнэ гал гарч байна! 9 давхрыг дорж хаа гараад ирээрээ. 5 давхрыг дулмаа гिचээ пагма гараарай.
Гадаа амрын болоод тэр гараараа хүмүүсээ. За өнөөдрийн дугаар бол одоо галын аюулгүй байдлын тухайг оршин суугчдад хуршүүдтэй бол таниулах юм дугаар байгаа. Тэгээд ер нь хуршүүдэд дуудчлаа. Ер нь Facebook-ийн групп дээр бол бичээлээд ихтэй манайхан ансендэд идэв байна. Тийм учраас би ингээ орилж байгаа шүү заяа. Ой доржоо дулмаа баги цэцгээ гараарай хурдаарай. Анхаараараа. Яг одоо энэ маш сонирхолтой бөгөөд аюултай зүйл болох гэж байна. За уянгаа гэж. Ер нь бол дийлэнхээр Улаанбаатар хотын ихэнх барилгууд бүгдээрээ галын аюулгүй байдалд ер нь бол бэлэн биш байгаа. Тэгэхээр онцгой нөхцөлд одоо асуудал үүссэн тохиолдолд бид нар хэрхэн арга хэмжээ авах вэ гэдэг талаар мэрэгчлэнгээсээ бид нар яг юм туршилт хийхээс гадна зөвлөгөө авах гэж байгаамаа. За ер нь бол яг гал гарсан үед хамгийн түрүүнд юу хийх ёстой гэхээр мэдээж анхлан үүсэж байгаа галын хороор бид нар унтраах арга хэмжээ авсан. Тэрэнд сургалтанд сууж дадлагжиж те тухайн галын хорыг ашиглах талаар мэдлэгтэй болсон байх хэрэгтэй. Өнөөдөр хэрэдүүлээ яах вэ гэхээр яг бодит байдал дээр нь гал асаагаад галын хорыг хэрхэн ажиллуулах вэ, яаж зөв ажиллуулах вэ гэдэг талаар нэг сургалт орохоор байна. За 4 кг-тай нунтаг галын хор байна. Ер нь бол яг аж ахуй нэг жалдан байгууллага, сөөх, одоо нийтийн орон сууцтай хаанч 4 ба түүнээс дээш килограммтай хорлууд байршуулгын стандарт дээр заагаад өгсөн байдаг. Энэ галын хорыг хэрхэн яаж ажиллуулах вэ гэхээр бид хамгийн түрүүнд энэ лац түгжээг сугалж аавна. Тэгээд хосууны үзүүр хэсгээс бариад шатж байгаа яг бит рүүгээ чиглүүлээд бариулыг атгаж ажиллаулдаг байгаа. Яг хойноос барихаар яадаг вэ гэхээр энэ маань өндөр даралттай учраас ингэ савладаг. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ мэдээж гадаа энэ туршилтыг хийж байгаа учраас мэдээж гадаа гарсан галыг салхиныхаа дээд талаас нь утраах арга хэмжээ авах шаардлагатай байгаа. За лац түгжээгээ авлаа. Сууныхаа үзүүр хэсгээс барилаа. Тэгээд мэдээж нэг талаасаа ингээд шүршгэхэд цааталтаа энэ маань ингээ уугаа шатаад бид нэр сонсогдоод байгаа учраас тойроод те. Ингээд галын хороор эхний ээлжинд галын дүлийг буюу галаа намжаагаад унтраах арга хэмжээ авсны дараа бид нэр шатж байгаа одоо мод цаас энэ ууг шатдаг зүйлсийг бол заавал усаар унтраах шаардлагатай. Тэгэхгүй бол энэ маань дахиад цогшилж яваад уугшилж явагдаж байгаа учраас энэ маань ингээд за унтраачлалыг орхиж болохгүй эргээд асах магадaltaй учраас дараа нь заавал усаар унтраах арга хэмжээ авах хэрэгтэй байгаа юм шиг. Галын эрсдэл энэ хотхонд яг ямар эрсдэл байгаа юм бэ? Харьцангуй уг нь бол шинэ орон сууц байгаа шүү дээ. Галын эрсдэл гэхээсээ илүү нөгөө гал гарсан үед мэдээлэх дут галын тохиолдол маань яг бүрэн ажиллагаагүй. Тэгэхээр хамгийн ихэнд бол баг айлууд орц орцондоо тий өөрийнхөө давхрын тэр галын нөгөө утаа мэдрэгчийнхаа төхөөрөмжийн тэр тагийг нь авчмаар юм шиг байна тий. Заавал одоо сөөхийгөө хүлээгээд тий нэг тийм эрсдэлтэй байдлаа өөртөө бас хангаж ахаар тэгээд гэр дотор нь бас нөгөө юунууд байх хэрэгтэй шүү дээ тий сенсорууд байх хэрэгтэй мэдрэгчүүд бас байх хэрэгтэй. Тэгэхээр гэр дотор байгаа мэдрэгчүүдийнхаа тагнуудыг нь та хараарай. Тэгээд тэр тагнуудыг бүгдийг нь авах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэр улаан гэрэл нь асч ийн үгүй юу гэдэг нь улаан гэрэл маань 10-аас 15 секунд анивччих хэрэгтэй байхгүй юу? Хаг гэдэг нь болохоор зөвхөн гадна талд нь байгаа цэнхэр өнгөтэй хуунцар нэмхэн тагийн шүү. Анивчж байгаа бол ажиллаж байгаа гэсэн үг. Анивчж байгаа бол ажиллаж байна. Цаанаасаа мэдээлэл ерөөхдөө дижэл ирц ажиллаж байна гэсэн үг байхгүй. Бүр гэрэл нь ингээд бүр асаатаа бүр аюу удаан байгаа. Тэгээ ямар нэгэн утаа мутаа тийм юм ерөөсөй байхгүй юм. Тэгээ би нэг шороо мороог ингээд арчиж тоосонцор ихтэй ч юм уу эсвэл утаа болцсон ч байсан юм уу тэрнээсээ олсноо мэдгүй ингээд арчсан чинь зүгээр болчих тийм л шүү дээ гэсэн юм. Энэ утаа мэдрэгчийн дотор талд нь 2 жижиг юм тойл байдаг байхгүй. Тэр тойлны завсраар ямар нэг утаа бив ингээд сарниулах зүйл орж ирснээр доошоо станц руугаа мэдэгдээ тэгээд дуутахын дуурдаг. Яг дуурахгүй юу нэг ингээд тийм гэрэл амар асаад тэр утаа мэдрэгч маань бохирдчихж байгаа гэсэн үг. Ер нь бол яг нэг утаа мэдрэгчний ашиглалтын хугацаа 5 жил гэж яддаг байхгүй. Танай барилга 18 онд гэсэн 7 жил болцсон. Тэгэхээр тэр утаа мэдрэгчүүдийг ер нь дахин цэвэрлэх эсвэл бүр ажиллагааг болсон солих шаардлагатай гэсэн. Сөөхийн одоо энэ хүлээх станцн дээр ял хідэн давхрын айл-айлын мэдрэгчээс нь мэдээлэл ирж ийн гэдэг нь мэдэгдэнэ. Тэгээд тухайн сөөхийн хүмүүс маань тэр мэдээллийг хараад тухайн давхрын тухайн айл дээр очиод үнэхээр гал гарсан байна уу эсвэл зүгээр хин шүү байна уу те эсвэл ямар нэгэн гэмтлээс болсон байна уу гэдгийг тодорхойлох байхгүй.
Одоо энийг ер нь бол орон байранд амьдарч байгаа хүмүүс сайн мэдэхгүй байгаа байхгүй юу? Тий одоо ингээ гарах хэрэгтэй юм болов уу, гарахгүй юм болов уу, хиншүү юм болов уу, хүн хуушуур хайрсан юм болов уу гэж бүр нэг юм ноцтой л бүр мэдрэмж ерөөсөө бас авахгүй л байна л да. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн маань бас зорилго ч гэсэн яг энэ галын үед одоо яг ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бэ гэдэг талаар нь бид нэр одоо анхан шатны одоо нэгжээс нь шууд ингээ мэдээлэх яаж мэдээлэл бас нэг арга хэмжээ авах вэ гэдэг талаас нь үзүүлэхийг зорж байгаа байхгүй юу? Агист татгал зөвлөж байна. Альва гинтийн ослын үед тохирлын хэмжээг үлэмж ихсэгдэг нэг том хүчин зүйл нь бол хугацаа алдах байдаг. Тиймээс сөөхүүд маань орон сууц хотхоныхоо орц гарцыг яралтай тусламжийн баг нэвтрэхэд адуулах саадгүй байхаар зохицуулж орсон суугчдад аюулгүй байдлын мэдээллийг тогтмол өгч байгаарай. За сонгогдсон 3 байршил дээр бол одоо галын одоо аюулгүй байдлыг хангасан галын хор байршуулах одоо тал дээр бол маш учир дутагдaltaй баг байхгүй гэж хэлж болно. Ер нь бол бас яагаад ийм нөхцөл байдалтай байна вэ гэхээр одоо Монгол улсд бол илүү одоо нөгөө 2000 одоо 9-10-ад оноос хойш илүү галын норм дүрм илүү наривчлалтайгаар одоо дүрм журамлагдсан учраас тэрнээс хойш баригдсан байдлууд маань бүгд одоо галын одоо хортой, галын аюулгүй байдлыг хангасан одоо ийм нөхцөл байдалтай байдаг. Харин тэрнээс өмнө баригдсан байдлууд маань ердөөсөө огтоосоо одоо энэ талын одоо хор байршуулах ч юм уу галын аюулгүй байдлыг хангасан нөхцөл байдал маань бараг байдгүй гэж хэлж болно. Ивент итгэгч Mobi Home. Дэмжигч Агис Татгал. Аюулгүй байдлын төвшөнд бол одоо бол нэг үе бодвол бас нэг юм орц болгон юм кодтой болцсон оршин суугч болгон. Тийм болохоор нөгөө гадна дотны үйл ойлгох тийм субъектууд орхон илүү бага болцсон. Юуны студионы хажуудлын тэр хотхонд очиод яах вэ? Би бол яг өөрөө бие дааш нэвтрэх боломжгүй юм билээ. Намайг урьсан айл болоо тэр компани нөгөө надад зөвшөөрөл өгч ш тийшээ орох боломжтой болохоор тэр бол аюулгүй байдлын хувьд бол аюулгүй safety өндөр хэмжээнд бас тэрийг шийдсэн хотхонтой байгаад байгаа. Би болохоор одоо ингэж ойлгоод байгаа хгүй. Манай одоо энэ хоёр технологийн буюу одоо нийгмийн ч гэдэг юм хоёр талын асуудал байгаа. Жишээ нь яг цайны таны ярьдаг бол одоо яг технологийн шийдэл те одоо нөгөө хотхон руу нэвтрэх аюулгүй байдлыг одоо камержуулах гэрэлтүүлэг гэдэг нэг юм. Энэ физик юмнуудыг бол бид нар ямар нэгэн байдлаар хийж хэд байгаа хгүй. Хийх боломжтой ч юм уу. Тэгсэн чинь нөгөө юу гэж одоо манай одоо нөгөө зөөлөн хотын бас ингээд агуулган дээр юу явдаг вэ гэхээр нэг хөшлөн амьдрах. Зөвхөн хөшөө одоо мэддэг байх нь хамгийн чухал те. Тэгээ дээрээс нас нь хот төлтийн бас аягүй чухал нэг юм онлын нэг болохоор нэг eye on the street гэж яддаг байхгүй. Ердөөсөө нөгөө тухайн гудамжинд амьдарч байгаа хүн гудамжаа ажигладаг, те орцоо ажигладаг байх нь тэр нь баг нөгөө технологиос илүү одоо нөгөө орчныхаа аюулгүй байдалд одоо анхаардаг те. Тэгэхээр нөгөө хамтын оролцоо бид нар нөгөө түрүүний л нэг яриад орхицсан бүр нөгөө одоо жишээлбэл энэ сөөхийг нэг ийм мод гэж бодох юм бол бид нар нэг ийм хатсан навч ч юм уу хатсан мөчрийг ингэж авч хайчилж хаях биш бүр өнцлөө нь ороод хатсан нөгөө нэг өгцсөн үндэс тэр зүйлүүд эсвэл хөрсний чанар ч юм уу тэр зүйлүүдтэй илүү давхар бас тэмцэхгүй. Тэр нь яг түрүүний ярьдаг нөгөө хүний сэтгэл зүй хандлага нөгөө нүүдэлчдийн одоо эргэлж байгаа дасан зохицолч байд юм уу их олон нарийн тэр зүйлүүд байх юм билээ. Магадгүй сэтгэл зүйчдийн чирэгцээ тий бид нэр одоо энэ хамтын амьдралд одоо энэ хамтын байгууллага байгуулахад үнц суурь нь юу юм гэхээр яг л тэр ойлголцол итгэлцэл тэгжиж бид нэр мөнгөө захиран зарцуулах дундын байгууллага гаргана штэ. Би орцныхоо ч юм уу хажуудлын айлаа нэг лифтэнд нэг толгойд огтх хэмжээний байж бид нэр тийм байгууллага байна гэдэг чидээ үндсэн нь байхгүй байгаа байхгүй. Сонгогдсон 3 байрнаас засвар нэг шаардлагатай 2 байранд буюу Аркташаар 39-р байрнуудын засварын ажил эхлээд байна. Олон жилийн дагтарсан тоос хэд хэдэн удаа давхарлаж буутсан бодгуудыг бүрэн хуулж суурьаар нь шинжилэн засварлах ажлыг эхлүүлээд байна. Өнөөдөр энд ирэх юм бэлдсэн бол ажлын хувцас авчрах гэсэн биш үү? Найдууд манайхаа хоол цай бай өгч гин үү? Яаж тарж ирнэ та хэд маань? Загнахгүй л байвал болчих. За. Гайхалтай. Ямар ч тач анхны шарын 6 дугаар байрны орсон суугчдад баяр үргээ тэгээд танаа орцоод маш гайхалтай гоё болох нь. Тэгээд манай засварын багийнхны гоё дэмжиж ажиллаарай гэж хэлмээр орсон суугчдаа.
Тэгэхээр бид нар ингээд юм жишг орцтой байвал та бүхэн бас ямар мэдрэмжтэй байх уу гэдэг бас сэтгэлдлийг би бол бас айгүй хүлээж байгаа. Яа, би бүр хурд будгад басаасаа гэж бодож байгаа. Армаар санагчлаа. Гоё. Дааш бах үед лээ. За. Орцны засал руу ингээд ер нь бол би та хэдийг гуйж оруулсан шүү дээ. Тэгээ орох боломжгүй байгаад байсан тий. Тэгэхээр ийм орцны засварын ажил руу орохгүй байх нь яг яагаад орохгүй тий. Орцоо. Ер нь орцноос ч ер нь эвгүй шүү дээ. Ажиллагаа ихтэй тий. Ажиллагаа ихтэйгээс гадна ер нь айгүй заавал мэдчихэж орцож ирсэн. Тэгээ энэ олон жил болцсонгууд ч юм бол одоо ингээл айгүй хуулж усгаас өсвөл ер нь хүндрэлтэй. Болж игэл нөгөө шинжлэх бад ирээ хийвэл хамаагүй цэвэрхэн. Тий. Магадгүй бид нэр ингээд амар эртнээс ингээд анхаарад орцны засварын ажлыг баг дээр нь ингээд бүр муутахаас өмнө засч янзалдаг байх юм бол заслын ажил ч гэсэн хүмүүс амар хөнгөвчилж байгаа байхгүй юу? Ер нь дээр нэх орохгүйгоос орцсон засвар харин тэгдгээр. Тэг би бүр өстой үнэхээр хамаг юм маань тулаад тэгээд бүр үнэхээр сандарч байгаад та хэдийг олсондоо бүр баярлаа. Би хэдүүдээс яг нэг 21 хоногт л гэж баг төлөвлөсөн тий. Яг л хугацаандаа бол болох юм шиг шүү дээ. Болно бол. Гоё ялж гинэ. Хамарчлаас нэг хүн хурж байгаа юм гэсэндээ тий. Уг нь бол орц нийтийн орчин бидний орчин шүү дээ. Бидний орчин тий. Бидний орчин дээр гоё манайхан гар бие оролцоод эсэргээрээ баг нэрээ ажилд нь садаа болохгүй байгаасаа л гэж хүсэж байна. Тий. Ер нь одоо баг дэмжээд учиргүй гар оролцоод ингээд цэвэрлээд ингээд тий гэхээсээ илүү баг л ингээд сайхан баярлаа гэд хэлчмээр л байна. За тэгээ баярлаа гэж хэллээрээ манайхан хэлэх баха гэж найдаж байгаа шүү таатай. За ер нь засвар ажлууд гэдэг дээрээсээ хэлж байгаа юм зөв. Тий ер нь бол дээрээсээ. Одоо ингээд доошогоо бүх одоо ингээд ийм замаскны ажлууд бол баг дуусч байна. Бид нар маргаашаас баг бүдүүнийхээ ажил руу орчихно. Цэнгийг агаар чанартай боловсролыг нэгдүгээр зогслоо. Neocity хотхон. За сөөх гэдэг бол мэдээж аюулгүй амар тайван хамтын оролцоотой ийм байгууллага байдаг. Ялангуяа иргэдийн оролцоо бол маш чухал. За сөөхийн хувьд одоо тий ганцхан иргэдийн оролцоогоос гадна тухайн хороо дүүргийн цагдаа хороо тий засаг дарга гэдэртэй бол ер нь зайлшгүй юм хамтын ажиллагаатай өдөр тутамдаа ажилладаг. Тэгээд тэрний дундаас хамгийн онцгой хүн бол миний хувьд бол цагдаа гэж боддог. Тэгээд өнөөдрийн энэ дугаарт маа дээр нэг зочид ирсэн байна. За хоёулаа танилцаа хэмлээ. 4 оны эсхийн мессеж ахлаад тэсэж алтан тулг. Баянгол дүүргийн. Тэгээ Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлсэн арай л бай. За ер нь их хвчлэн яг юм одоо архтай шараас ч юм уу танах руу ямар дуудлагууд иргэдийн зүгээс хамгийн их ирдэм бол ерөнхийдөө гудамж талбайд архитан сух дуурах тийм ээ. Бусдын хамгаалалтын таймаар алдагдуулах мэдээж орон байранд гэр бүлийн хүчрэл үйлдэгдэх гудамж талбайд эд зүйл маш бишний эд зүйл хулгайлах ч юм уу тийм төрлийн гэмтэргүүдийг бүртгэх зурлагууд ихтэй орж ирдэг. Өөр одоо юм архитектурын согтуурхаас илүү одоо тухайн энэ байранд амьдарч байгаа айл өрхүүттэй холбоотой дуудлагууд ер нь хэрэг ирдэг юм бол айл өрхүүттэй холбоотой дуудаг бол шөнийн цагаар бусдын амгалан бод шөнийн цагаар архитектурын согтуур хэрүүл маргаан үүсгэх шөнийн цагаар одоо нөр гэр орондоо одоо 22 цагаас хойш 6 цагийн хооронд ингээд ажил хийх одоо юм хадах иймэрхүү дуудлагууд бол ирдэг. Мөн тэгээд ажигны гэр бүлийн хүчрхийлэл те тиймэрхүү дуудлагууд бол ирж байгаа. Яа, хаалттай хаалганы цаана аюу олон юм болдог. Тэгээ мэдээж энэ дээр бас ганцхан одоо цагдаагийн тэ тусламж гэхээсээ илүү бас хөршийн холбоо бас нэг чухал холбоо шүү тэ. Олон тиймэрхүү дуудлагууд бас одоо сүүлийн хүмүүс их дуудлага гэдэг бас дотроос илүү хажуу хөрсөн сонсоо тийм ээ. Энэ айлд ийм бол одоо тийм бол одоо нэг шуурга дуудлага. Тэр бас асуудал дээр нь цаг зарим үед ахтай нэг балтгдгүй тохиолдол байна л да. Хүүхд мөхтөнд одоо удаж харах уйлж муулаа тий. Ээж нь жоохон нэг за энд мань уд мут гэдэг ихтэй хүмүүс буруугаар болоод дуудлага тиймэрхүү тохиолдол байна. Ихэнхдээ ерөөдөө тиймэрхүү дуудлага ихэнх хүн нь болохоор ерөөдөө гэр бүл хүчгээл үлдгэсэн. Доктор агсан сухтууд тавьсан тийм ээ. Их тэр хүүхдээ зодсон ч юм уу тий. Эсвэл би талцсан хоорондоо хэрүүл марга үүсгэсэн тийм асуудал их байна. Мэдээж иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр асуудлууд бас дагаад нэмэгдэг. Тэгээ та бас ингээд иргэддээ бас нэг юм уриалга гаргуул тий. За иргэдэд өөрөөр хэлэхэд ерөөдөө гэмт хэрэг зөрчөөс урьдчилан сэргийлэхэд бол та бүгдээ өөрсдийнх нь оролцоо, иргэдийн оролцоо тийм ээ. Одоо цагдаагийн ерхий газар тий, хууль зүйн яам, одоо энэ төрийн байгууллагаас явж байгаа сэрэмжлүүлэг материалыг танилцж тийм ээ. Урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээ одоо сүүлийн заллах гэмтэргүүд их гарч байгаа. Тэрнээс урьдчилан сэргийлэх шторик тийм ээ. Бүх мэдээллүүдийг улс даяар хүргэж байгаа. Тэгээ гудамж талбайд орон нийтийн орон сууцны хувьд бол одоо таны эрх тийм ээ бусдын эрхийг хязгаарлагдана гэдгийг ойлгоод би бусдын амгалан тавил алдагдуулахгүй байх үүрэгтэй гэдгийг ухамсарлаад ингээд байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ тэгж уриалга гарч байна. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа.
Өнөөдөр бид Баянзүрх дүүргийн 39 дугаар байран дээр ирсэн байна. За энэ байрны хувьд болохоор ерөнхий цахилгааны самбар маань мөн л хуучин нийцлэлтэй. Төмөр хайрцаг дотроо байрласан тоолорууд маань нэлээд одоо дээр үе баг анхны хэмээр тоолоруудтай. Хамгаалтын автоматууд маань дандаа нэг полисны автоматуудаар тоноглоод өгчихсөн байна. Тэгэхээр нейтралын холболтыг заавалчгүй самбар дотор хийх шаардлагатай болсон. Тэгэн гутаа нейтралын холболтоо болохоор үндсэн самбарын их биеинд хийгээд өгчихсөн байна. Ингэснээр хүмүүс маань хүчлэлтнэр үүдэх аягүй аюултай байгаа юм л да. Сүүлийн үед бид нар ямар системийг ашиглаад байна гэхээр 3 утас буюу 5 утас систем ашиглаж байгаа. 200 вольтээр 3 утас систем, 380 вольтээр 5 утас системийг ашиглаж байгаа. За мөн одоо шинжилж одоо монтажууд хийхдээ одоо хаана хамаагүй авч хэмжих холбосноос ер нь бол тодорхой холболтын эмгцэгцийн үед бас нэлээд замбраагүй болчихсон ийм байдалтай байна. За бидний зүгээс юу хийж гэнэ вэ гэхээр орчны гэрэлтүүлгийн тасарсан тэжээлүүдийг олж шинээр тэжээл татах. За мөн давхар бүр дээр мэдрэгчтэй гэрлүүдийг суйрлуулж өгч байгаа. Ер нь орон сууц олон нийтийн барилга дээр орчны гэрэлтүүлэг, гэрэл гэрэлтүүлэг за мөн энэ самбарын хэсэг бол одоо маш чухал байгаад байдаг. За гэрэлтүүлгээс хамаарат нөгөө гэмт хэргийн одоо аюуллах гарч болно. За мөн хүн одоо нэг шатны алхасалтыг харахгүйгээр одоо хий гიშгэх, дутуу гიშгэх, уруу унах зэрэг одоо эрсдэл гарах магадaltaй байдаг. За эдгээрийг бууруулахын тулд бол орчны гэрэл гэрэлтүүлэг бол маш сайн байх ёстой. За мөн эрчим хүчний хяналтыг хийхийн тулд заавалчгүй ер нь мэдрэгчтэй гэрлүүдийг орч сонгож суйрлуулах шаардлагатай байна. За бид нар болохоор энэ удаад дандаа мэдрэгчтэй гэрлүүдээр энэ орцыг одоо тоноглож өгөхөөр ажилдаа орсон байж байна. Энэ 39 дугаар байрны энэ орцны маань хувьд болохоор ерөнхий орчны гэрэлтүүлэг шатны хонглынхаа хоёр талын ханаар суулжилж явж байгаа. Гэвчиг за бидний ирэхэд бол зөвхөн нэг талын игнэ маань тижээлтэй. За шатны хөнгөлийн нөгөө тал маань болохоор тижээлгүй. За нэг игнэнээсээ төр тижээл аваад гэрэлтүүлгээ шийдчихсэн. Гэхдээ давхар алгасаад одоо лифтний уртал маань ямар ч одоо гэрэлтүүлгүй болчихсон юм байдалтай байна. Тэгэхээр бидний хувьд юу хийж гэнэ вэ гэхээр тижээлгүй болсон тэр игнээг тижээлтэй болгоод за бүх лифтний урталд болоод шатны хөнгөл рүү харсан мэдрэгчтэй гэрлүүдийг суйрлуулж байна. За одоогоор бол одоо тижээлгүй болсон шатны хөнгөлийн нэгтгэлийн игнээг тижээлтэй болгох монтажны ажил хийгдэж байна. Ивентгэгч Гэртүү ухаалаг хотхон. Хамтрагч Зөөлөн хотын шийдэл төрийн бас байгууллага. Хэмээ. Юу вэ та? Хийч. Уусаа хийж мэдгүй заяа. Чи сохор бүс. Сохор. За Улаанбаатар хотод шөнийн 22 цаг 50 минут болж байна. Тэгээд метро битээр маань 39 дугаар байран дээр шөнийн тандалт одоо шалгалт хийхээр ирлээ. Тэгээд 39 дугаар байрны хувьд ер нь нөгөө хоёр байрыгаа бодвол ер нь асуудал нь юу вэ? Тэгээд ялангуяа надад тэр нөгөө сохор бүс гэж одоо яриад байгаа шүү дээ. Тэгээд яг хоо ер нь бол ийм камержилт их сайтай. Тийм 26 ширхэг камертай. Яг 26? Тийм. Ер нь одоо ингээд ийм эргэн тойрондоо камер байгаа. Тийм. Тэгэхээр энэ чинь нөгөө нэг одоо ингээд ийм 38 дугаар байрны голд байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр ингээд одоо энэ 38 дугаар байрны нийтийн эзэмшлийн талбайны те одоо ингээд ийм камержилтын дээр бас эдгэрч аягүй гоё нөлөөтэй болж таарж байгаа байхгүй юу? Тийм. Би таныг хэлсэн чинь анзаарлаа ш. Тэнд байна 2 3. Тэгээ тийшээ чинь бүр ингээд явгууны зам гэрэлтдэг зам хүртэл ингээд байгаа байхгүй юу? Оо ямар гоё вэ? Байр дээр хоёрхан камеруудыг хоёулаа ажилтдаг ш. Эдсэн чи хэдэн камер гэж вэ? 26 камертай. Тий, яг хоо нэг сохор бүс байгаад байгаа. Тий. Тэгэхээр тэр сохор бүсийг хэдэлээ. Ерөн сохор бүс гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг хэдэлээ харуулж амар гайхаж. Би одоо ингэ сохор ингэ харахгүй л юм болов гэж бодож байна. Одоо ингээд сохор бүс гэдэг чинь л одоо энэ ингээд байгаа байхгүй. Харанхуу. За, тэгэнгүүтээ энд камер байхгүй. Гэрлгүй харахгүй, камергүй газрыг нэг талаасаа юм байгаа байхгүй. Хичнээн энэ орцоор хүн орж гарахгүй байгаа ч гэсэн тий тодорхой хэмжээнд ингээд гэрэлтүүлэхтэй байх хэрэгтэй. За энэ ингээд нэгдүгээр сохор бүс маань байгаа гэсэн үг. За ингээд энэ манай ингээд хоёр дахь сохор бүс байгаа. Тэр хэсэгт бол ингээд огт ингээд тогтчлт байхгүй.
тогтчлт байхгүй ингээд барилгын одоо юунаас нураасан бүх юм ингээд хогнуудаа ингээд бөөнүүлээ тавьсан болохоор одоо энэний тогтчлт энэ орчийг магадгүй тогтчуулаад гэрэлтүүлэг тавиад тэгээ камержуулах юм бол энийг нөгөө оршин суугчдын маань дундаа ашиглах боломжтой их л гоё талбай байгаад байгаа юм л да. Би энэ дээр нь бас нэг зураг гаргаж өгнө гэж бас бодоод байгаа. Энийг яаж магадгүй энэ хүмүүс маань дараа нь ингээ гоё ашиглаж бас болно шүү дээ тий. Дундын community хэсгээр. Тэгэхгүй бол одоо ингээ хайран газар юм нэг хүмэл нэрэл харахгүй, гэрлгүй, тэг камергүй энэ хэсэг бол ялцгүй юм аюултай юм байна. Жилийн 4 өдрөд ялангуяа энэ орчинд энэ байранд чи хүүхдүүд амьдарч байгаа хүүхдүүд чинь аюул хөдөлгөөнтэй тий. Сайн Саксны Илбаатар хүүхдүүд бас нэлээд хөдөлгөөтэй шүү дээ. Ингээд сая хоёулынх нь хажуугаарч нэлээд олон хүүхдүүд зурж байна. Гэхдээ энд гэрэл байхгүй байна, камер байхгүй байна, хав харахгүй байна. Тэг энд ямар ч аюул нуугдаж байгааг бол бид хинш таашгүй. Тийм учраас одоо энэ ашиггүй байгаа энэ харахгүй гэдэг байгаа энэ газраа бас орсон суугчид маань өөрсдөө нэгдээд сөөгтөөгөө хамтраа тий. Заавал одоо юу гэдгийг хороо засаг захиргааны оролцоо гэхгүйгээр өөрсдөө санаачлаад яг энэ жижигхэн талбайгаа ингээд тогтчлох бас юм боломж олцоо байгаа шүү гэдгийг л харуулах гэдэг байгаа шүү дээ. Тий. Гэрэлтүүлэхтэй байвал ядаж энэ чинь бас ингээд тодорхой хэмжээнд хүмүүс нэг тийм айц мэдрэхгүй тий. За. Айчлаа явах. 39 дэх байр юм биш үү? Энэ амир тийм биш. Танаа яг энэ байрны энэ хойдл хэсэг ингээд амар харах байгаа байхгүй. Ер нь энд ямар нэг асуудал болдгоо. Ерөнхийдөө бол ингээл дандаа харах байдаг болохоор янз бүрийн ерөнхийдөө нэг юм асуудал боловч ер нь харах байхад бидэрт амар төвөгтэй байдаг. Одоо жишээл харахгүй юм бүдэрч юм уу те. Ер нь асуудал багасаар байдаг тийм байдаг. Улгаа зэлгээ юм л ер нь. Улгаа зэлгээ тэгэхээр мэдгүй ямар тач миний хянахыг хөвцсөн байсан сургааны хянахыг. Хянахыг хөвцөөс тэгэл тэрийг хараад ямар тач гайхаал хийвсэн мэдгүй тэгэл заа гэдэг өнгөрөөсөн дөө. Ер нь бол амьдарч байгаа энэ тий байрны чи эргэн тойронд юм харахгүй хэсгүүд олон байх нь чамд эвгүй байдгүй. Ер нь бол тийм шүү бас маш олон харахгүй хэсэгтэй байхад бас хаанаас ч юу гараад гэсэн чулуун мод шил мэлтэй янз бүрийн зүйлүүд их байдаг юм бол энэ тэнгүүл ер нь баашээс юм уу тий тийм зүйл их байдаг. Танаа яг энэ авд ер нь хичнээн харахгүй зэгүүд байгаа. Харахгүй зэгөө зарим нь ер нь мухар газар их байдаг. Энэ мухар газар амар их байдаг тий. Хүнтэй газар бол гэрэлтэй тэгэл хүн хүлгээ ихтэй бол мухар газар л юм их. Ер нь бол тэрүүгээр орой явахт бол айдастай л юм шүү дээ. За бараг л. Хоёроос нэг юм асууя гэж бодлоо. Юу ихээр энэ төсөлд орж ирээд за одоо мэддэггүй байсан зүйлээ мэдэж авсан тийм зүйл юу вэ? Аюулгүй байдал талаас нь. Нөгөө одоо өрхийн багцтай галын. Нөгөө би өөр дөрөө бодож байгаа шүү дээ. Яг ингээ бодсон чинь би нөгөө юм цуглуулдаг юм. Аюуг цуглуулдаг. Миний цуглуулгын төрөл болохоор нөгөө металл юу гэхээсээ соёлын бүтээлүүд болохоор нөгөө хуунцар, цаас, амархан шатах бүтээгдэхүүн байхгүй. Гэрээр дүүрэн ном, гэрээр дүүрэн пянц. Одоо жишээлбэл тэнд одоо муугаар ярил одоо нөгөө одоо гал гарлаа гэхтэл тэр одоо соёлын аюу үнд өв алгуулах байхгүй. Ганцхан миний хувийн өмч биш. Гэт гинтийн тийм тулгархад би бэлнүү гэж бодчихсан байхгүй. Агталчил галын юун дээр хичин зүгээр л би галын фиксийн залуучуудаа уулзаад ярилцахад өрхийн багцгээл ярьж байгаа. Өрхөд зүгээр л түрүүний нөгөө яасан галын одоо онцгой байдлын албанаас галын машин ирэх хэмжээнд төвжрээд ирчин гэдэг юм болно ш. Тэр хэмжээнд ахуй хэмжээний галыг одоо өөрөө унтраачих хэмжээний галаа бол яах тийм төхөөрөмж тийм зүйлүүд гарын дор өрхөд байж байх хэрэгтэй. Тэрийг өөрөө хэрэглээд өөрөө тэрийг бас нөгөө хэрэглээд дадсан нөгөө дадлаг сургууль хийсэн байх юм бол бас нэг юм аюулгүй байдлын сэттэй би нэг амар амгалан байх нь ш дотор те гэх мэт тэрийг бол жишээл би урд нь мдэггүй байгаа байхгүй. Би нөгөө Янгатай хамт нөгөө байруудаар бас ингээд яваад үдчих жахад анх удаага бас яг тэр галын гидрант гэдэг юмд анхаарал хандуулж байгаа байхгүй. Өмнө ингээд нүдний үзүүрт харагддаг байсан ч тооцгүй ч юм уу тэнийг анзаардгүй. Тэгсэн чинь нөгөө Янгаыг тайлбарлал энэ галын гидрантуудын ингээд бүгдөө байхгүй бүгдөө ингээд хулгай талтцсан гэл ингээд. Чи нэрнгээсээ бүгдөөгийн ингээд авцсан байгаа байхгүй юу. Тэгээ яг тэрнээс хойш ингээд бүх ингээд орж байгаа байр одоо юу гэдэг гаражийнхаа бүх ингээд нөгөө галын гидрантуудыг харсан чинь сүүлийн үеийн барилгууд бол айгүй сайхан ингээд бүрэн бүтэн байгаад байна. Тэр юу яагаад ер нь бол за одоо нэг 5-аас өмнөх жил баригдсан одоо тэр happiness town гихт бол өрсө давхар болгонд нь байхгүй. Тэгээ ер нь ингээд нэг жоохон тэр галын гидрантд анхаарал хандуул яваад байжсэн чинь сая Солонгос бүр миний тэр нөгөө нэг одоо тэр анхаарал хандуулж ирсэн юм дээр бүр гоё юм гараад ирсэн байхгүй. Яг ингээд нөгөө бидний уудаг усны сав шиг гидрант биш одоо ингээд нөгөө нэг ингээд тэрийг суулж аваад ингээд тэг биш. Зүгээр ингээд онгоолгоо шидчихдэг. Бүр ингээд хялбар болгоцсон байгаа хгүй. Тэнгүүд ваавлтаа гэл бүр ингээд юм бүр юм амархан болох те хүн яг тийм нөгөө
эрсдэлтэй үед бүр ингэж нөгөө нэг хялбар байна гэдэг чинь айгүй бас гоё юм байна даа л гэж бодож байсан. Тий. Би бас хувьдаа айгүй санал нэг байна. Юу гэхээр одоо би галын хорл гэж мэдхээс швэл за гидрант гэж мэдхээс швэл өөр бусдаар одоо тийм хөгжил бас ингээд ойрхон манай дотроо ингээд байсан юм байна гэдэг би юусэн мэдээгүй. Одоо тэр пүнкрийн хогны юу за тэр манад ингээд бүтээдэг галын гал унтраад бүтээдэг дэвсгэр байгаа. Тэгээ одоо тэр хиний мөнгөгийн ярьж байгаа ингээд шидэнгүүт ингээд гал унтраачдаг тэр зүйлсүүд байгаа гэдгийг сонсчоод ягаад ерөөсөө энэ чи хинч мэдээгүй шүү дээ. Би ч гэсэн бас мэдээгүй л байгаа байхгүй. Би хичнээн менежментийн компани гээл явж байгаа ч гэсэн тэр ингээ ороод ирсэн байсан биз дээ. Тэгэд манай нэвтрүүлгийн бас нэг зорилго бол ердөөлийн тань мэдв. Хүмүүст ингээд одоо эн чинь айгүй том буян байхгүй. Би одоо хүн болгонд ингээ найзуудаа хөөе тийм гарцсан байна, ийм гарцсан байна гэд би бол амжихгүй. Гэтэл би энэ нэвтрүүлгээр дамжуулаад ингээд хэлчихнэ гэдэг бол надад айгүй том боломж байгаа байхгүй. Мянган өрхүүдэд аюулгүй байдлыг магадгүй ирээдүйд гарах тэр аюулаас нь хүний амнаас аврах том буян үүдэр хийж байгаа. За тэгээд энэ удаагийн дугаарт маань маш олон хамтрагч нар биднэрт туслалцаа үзүүлж дэмжиж ажилласан байгаа. За үүнээс одоо дуртахад онцгой байдлын ерхий газартаа баярлалаа гэж хэлмээр байна. За цагдаагийн ерхий газартаас баярлалаа. Хорус электрик буюу одоо цахилгааны компанид баярлалаа гэж хэлье. За хамгийн чухал нь бас тийм Галимпикс компанийнхандаа бас их маш их баярлалаа. Энэ одоо өнөөдрийн дугаар бол биднэрт одоо маш олон хүмүүст хэрэгцээтэй тийм цахилгааны аюулгүй байдал, галын аюулгүй байдал, за тэгээд одоо тийм камержуулалт, сохор бүүс, за тэгээд онцгой байдалд одоо ямар одоо нөлөөтэй үйл ажиллагаа явуулах ёстой гэх мэтчлэн биднийг иргэн бүрийг аюулгүй байдлыг нь хангах зорилготой байсан. Тэгээ та бүхэндээс маш их баярлалаа гэж хэлье да. За бид нар ч гэсэн бас баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Өөртөө л авруулъя гэсэн мэт. 10 хүн л дуудсан шүү дээ. Ер нь бол амар утгагүй л юм. Тэгээд ер нь хойштой баг ийм нэвтрүүлэг хийх хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу. Алагдах өргөдлөө бичиж тавьчаал гарч иж байна. Үжигч нь өчнөө үг хэлүүл хэлдэндээ явагдахтэй та нарыг хөдөлж байна. Яг хоо ганц нэг хүмүүс бүгдөө биш шүү. 0-6 ялгаар шалгарчлаа гэдэг. Тийм бол ярьчихлаа. Тэгээд хамгийн балиар нь юм байгаа байхгүй хүмүүс. Юм хийхгүй болохоор төлбөрөө төлөөгүй гэдэг байхгүй. Өнөөдөр иргэд төлбөрөө төлчөөд жишээлбэл надад шаардах хэрэгтэй. 3 жил өнгөрөхөөс өмнө шүүхтэй хандаа гэж хөвөлцөх хугацаа заагаад байгаа байхгүй. Энэ тохиолдолд сөөх бол ямар ч төлбөрийн хоцрогдолгүй явна. Яг энэ шоуны одоо эцсийн бүтээгдэхүүн ямар болох вэ гэдэг дээр бол маш эргэлзээтэй болж эхэлж байна. Миний бол танилцах ганц зүйл нь бол иргэдийн өгсөн мөнгө хаашаа ороод байгааг л харах сонирхолтой байгаа. За 5 сард ер нь бичнэ айлууд хүрсэн. 70% төлөлттэй. Та сүүлийн 3 жил энэ хүмүүст ерөөсөө тайлан тоосоо тавиагүй гэсэн шүү. Юу яриа соёлоор тийм тэнийг юм байдаг юм уу? Нөгөө зээлийн эзэгч байсан болохоор хугацаа төрсэн зээлдэг шин тэгээ ярддаг шиг л арга хэмжээ авсан байгаа юм. 24 цаг гадаа байна, өрөөнд байнга нээлттэй яваад орохоор бүх юмаа тайлбарладаг, хийдэг яваад ич зүгээр яваад ир. Яваад ирэл дээ.